dance with the monster that's under my bed. Get along with the voices inside of my head. You're trying to save me, stop holding your breath. And you think I'm crazy. Хүлэмгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилсээр байна. Сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд энэ сайхан үчи мэндийг хүргэе. Өнөөдөр бол Баасан гараг таг одоо SBS World цугаар хүлэмгийн бестселлер нэвтрүүлгийг хүлээн авч үзэхэд бэлэн болсон байна. Мэдээж манай нэвтрүүлэг та бүхэндээ хүлэмгийн алдартай тоглогч, дасгалжуулагч нарын бичсэн бестселлер номнуудыг бол ярьж өгч байгаа. Мэдээж манай нэвтрүүлгийн гол баатар, гол зочин бол хүлэмгийн тайлбарлагч Балжаах мань байгаамаа. За ингээд Балжаах студид суудаг сандал дээрээ суусан байна. Үчи мэнд хүргэе. Сайн үчи мэндийг өөрчм болон үзэгчдтэй хүргэе. За Балжаахаар сонь сайхан юу байна вэ? Ойрд аврагуудын лиг ингээд ерөн шутрах шатруугаар орж байна. Европ аврах шатруур тэмцээний урчнууд ингээд дууслаа. Тий. Одоо ерөөсөө 12 сарын 9-нд 6 дугаар тойргоо үдчихвэл одоо тэгэл нөгөө ачаануудын чинь ерөөсөө 3-2 алга болоо яваад байна. Тэгэл ганцхан премьер лигтэйгээ үлдэнэ. Бестселлертэйгээ үлдэнэ. Одоо тэгэл өвлийг авна да. Тий. Ажил төрөл SBS телевизийн ажил маш урагштай явж байна. Сайхан байна. Компани ажил сайн явна гэдэг бол тайлбарлагч сайн явж байгаа. Дагаал сайн явна гэсэн үг. Тийм л байна. За өнөөдөр хоёулаа бас манай үзэгч сая арын дэлгсэн дээр бас анзаараад амжсан байх гэж бодож байна. Sir Alex Ferguson-ы одоо бас зураг тавигдсан байна. Тэгээд үзэгчд бас гайхаж магадгүй л. Хүлэмгийн бестселлер нэвтрүүлгийн эхний дугаарууд бол Ferguson-аар явсан. Ер нь бол олон дугаарыг бүтгээр бас задлж ярьж ирсэн. Өнөөдөр бас яагаад одоо Ferguson-ы зургийг ардаа тавьчихв. Нөгөө өмнө ярьсан номноос ярих гэж чинь үү яах гэж нэг чинь гайхаж байгаа юм. Эмтэлтэр та. Тэр Sir Alex Ferguson-ы эхний ном ч нөгөө бараг л миний намтар гэсэн шахууны ном байгаа үстэй тий. Энэ дээр бол ерөөсөө энэ лидерство гэж энэ бол одоо орсоор орчуулах юм бол тэргүүлэл энтер гэсэн утгатай. Зүгээр лидер гэх юм бол тэргүүлэгч болоо явчих байх. Би бол тэгэж бодож байна. Хаанчлал энтер гэсэн шүү. Маа яг үнэ. Яг супер хувилбар нь бол манлайлагч. Тэгсэн энэ дээр би энэ номыг ингээд орос дээр орчуулсан байгааг нь бол ерөөсөө өчнөө харж ирсэн. За. Тэгээ явж исэн чинь 3 хоногийн өмнө нэг 5 дугаар бүлэгтэй дайралтсан чинь яг миний тайлбар дундуур ярих гад ёстой нэг чадан ядан дүлгнээд байдаг юмыг бичсэн байхаар нь би ер нь тэр хэсгийг оруулж ирье гэх. Тэр нь ямар хэсэг юм бэ гэхээр дэлхийн энтэй тоглогч гэж хэн юм бэ гэсэн тийм гарчих байсан. Өнөөдөр хүүхэд залуучуудын донд бол ерөөсө Криштиано Роналдо илүү юу, Месси илүү юу гэсэн нэг эц төгсгөлгүй яриа ингээл дандаа явагдаж идэг. Тэр ярианд бол мань хүн бол өөрийн зүгээс бол хариулт өгсөн байл. За тэгээд 5 дугаар бүлэг бол ерөөсө шууд л тэгж эхэлж байгаа. Дэлхийн энтэй тоглогч гэдэг бол шал өөр үйдэг юм аа. Монгол руу бүр хар яриагаар орчуулах юм бол төрцөн хүн гэдэг бол өөр үйдэг юм аа. Өнөөдөр Месси болон Криштиано Роналдо хоёрыг хооронд нь зэрэгцүүлээд байх нь бол одоо хоёулаа агуу. Хоёулаа бол ерөөсөө яг жинхэнэ хоёр том лидер. Харин өнөөдөр хэвлэл мэдээллийнхний хувьд бол учир дутагдaltaй байна. За энэ нь бол ерөөсөө уншижсэн чи гэвгүй чи санаанд орсон. За чиний ганган голыг үдсэн хүн болгон тэр ганган голуудыг хийж байгаа улсуудыг ер нь бүгдийн дэлхийн гэж ойлгондоо. Ферги яг тэрийг хэлсэн байл. Хэвлэл мэдээллийнхээ ерөөсөө ганцхан тоглолтын гол баатрыг л ерөөсөө ингээл тэнгэрт тулгаа тавьчихдаг. Үгүй уучлаарай эн чинь тийм биш байдаг юм аа. Тэр улсууд бол Криштиано Роналдо, Месси хоёрын дэргэд тэр улс чинь байна шүү дээ тий. Гайгүй нэг нь 10 оролдлогоос нэг нь гайхамшигтай биелдэг. Хууралт гоолууд 10 тоглолтоос нэг дээр нь од болдог. Гайтайх нь нэг нь 100-аас нэг удаатаа амьдралдаа нэг удаа нэг амар од болж нэг тоглолтод гэвгүнд соордог. За тэгээ ихэнх нь бол тэгээд 1000-д нэгдээ. Тийм улсуудтай бити зэрэгцүүлээд бай энэ хоёрыг. Та нар ерөн дээр хэвлэл мэдээлэл, телевизийн тайлбарлагч нарын яриа. За одоо би бол одоо өстө үнийг л гайхамшиг гин гал заримдаа тэгдэг Ферги сонсвол уурлах нь шүү ер нь ороо. Тэгээд Фергигийн яриагаар бол Орсын шгшээ тоглож явахад тэр үг мөгийг хэлэх нь бол одоо бараг ялгартах юм байна. Тэгээд ерөөсөө Месси, Криштиано Роналдо хоёр бол шилдэгнэ. Дэлхийн энтэй тоглогч. За одоо би та нарт ямар шалгуураар дэлхийн энтэй гэдгийг цолыг авдаг юм бэ гэдгийг би хэлж өгье. Субъектив шалтгаан.
За. За энэ бол одоо яг нэг өөрт заяагдсан байх ёстой юм шиг байна л да. Субъектив гэхээр нэгдүгээрт нь хоёр хөлөөрөө тоглох чадвар. За. Тэр их хурдан дунд тэнцвэрийг хадгалах чадвар. Зарим нь одоо юу ч болоогүй бах тэрэж унаад байдаг нь бол одоо бас тийм таатай биш гэж юм. Гуравдугаарт нь бол ерөөсөө сахилга бат. Тэр дасгалжуулагчийн хэлсэн одоо даалгаврыг биелүүлэх за ингээд дөрөвдүгээрт нь бэлтгэл хандлага. Бэлтгэлийг тоохгүй хаяад ээж болохгүй нөө шүү. Бэлтгэл дээр балаатэллээ өвшөөж өрцөг хөвчөөдөг шүү дээ тийм ээ. Эбра нэг хүнээр тоглоом хийгээл энэ төр яваад байдаг шүү. Тэр мэр бол ёстой уучлаарай. Тийм бол та дэлхийн энтэй тоглогч бол биш. За тэгээд тогтвортой тоглогч. Тоглолт стабильность. Тэгэхгүй тэгэл нэг ингээл орон гарan ороо бусгаа тоглолт үзүүлээд иж юусоо бол. Хөрвөх чадвар, универсальность. Энэ бол ерөөс хамгийн чухал. Хааж тоглож байна. Хамгийн сүүлийн чухал үзүүлэлт бол багийн гоёл чимэглэл байх ёстой. Одоо яг эднэр нь ингээд эхний хэд ингээд цогц бүрдээд ирэхээр хүссэн хүсээгүй багийн нэр төр нэрийн уудас гоёл чимэглэл нь болдсон байна л да амглаа. Тийм ээ. Тийм бай. За ингээд энэ бол субъектив шалтгаанууд. За. Объектив одоо яг ингээд цаасан дээр байж байгаа яг энэ юунууд нь болохоор тоглолт болон голын тоо. За манай хоёр бол одоо аваргуудын лигийн 1-2-т бичигдэж байгаа юу? Тий. Бичигдэж байгаа. Энэ тоглолтын тоонуудаас нөгөө рекорд тогтоосон байдал. За манай хоёр ч одоо рекордн дээр бол одоо явж байгаа юу? Явж байгаа. Тийм үү? За тэгээд топ клубүүдэд хэдэн жилийнхэн хүч хөдөлмөрийг зарцуулсан. Тэгэхгүй нөгөө нэг Хакан Шүкүр энэ төр шиг нэг 80-ад оны нэг аймаар 90-ад оны нөгөө 2000 оны бомбардирууд шиг Туркийн нөгөө Галатасарайгаас нэг олон гол хийжэл алтан шахаа аваад байгаа нөхрийг энэ хоёртоо зүүрлүүлж бас болохгүй нэ шүү дээ. Шигшэвагийн зүтгэл топ клубуд өнгөрүүлсэн бүх статистик үзүүлэлтүүд энийг бол объектив шалтгаанаас бол харах хэрэгтэй. Энэ хоёрлоо дөхөж очих. Зэрэгцэж биш дөхөж очих. 4 хөлөн мөгчин өнөөдөр байна гэсэн. Энэ ном бол шинэ ном. За ямар 4 хөлөн мөгчин байдیں гэсэн чинь Байерн Мюнхний Томас Мюллер. Барсагийн Суарез болон Неймар нар. За. Нэг багцанд хийчихэж байгаа юм уу тэр хоёрыг? Тий. Ерөөсө тэр 4 хүн чинь ерөөсө ингээ 3 2 3 дахин шүү. За. За тэгээд Арсеналын Алексис Санчес байна гэсэн байна. Дөхөж очих баг. Дөхөж очих. Энэ хоёрт бол доотлын шатны. Бүхийн цолоор ярих юм бол тэгээд нэг аврагын доор арслан байж байдагтай адилхан. Гэхдээ та нар асуугаарай. За. Энэ дөрвөөс явж очиод асуугаарай. Та нар энэ хоёрт хүрэхгүй гэхэд бүгд нэгэн зэрэг дуугаар үгүй наад хоёр чинь Тэнгэрийн амтан өөр гаригийн улсууд гэж хэлнэ гэсэн байгаа байхгүй юу? За. Тэгжсэн яриагаа одоо шууд мань хүн Манчестер руугаа оруулж ирж байгаа. За би Манчестерыг 20 хэдэн жил дасгалжуулсан энэ нэрийн үед надад дэлхийн хэмжээний 4 топыг заяасан юм аа. За хин байдин гэсэн чинь нэгдүгээрт нь Эрик Кантана байсан юм аа. Хоёрдугаарт нь Райан Гигз, гуравдугаарт нь Криштиано Роналдо өөрөө байсан юм аа. Дөрөвдүгээрт нь Пол Сколз юм аа. Бекхэм байдгүй. Байдгүй. Муудц нөгөө хоёр муудалцсан хүн чинь нэрөөсөө юу яатсан. Энд хэд бол нэрээ үнэхээр оройг хийн байхгүй заа юу. Тийм байна. Тэгсэн чинь энэ муудалцсан улсууд нь биш. Гэтэ энэ бүх шалгууруудыг одоо даваагүй хангах хүмүүс дөрвөн шүү дээ тий. Дөрвөн. Тий. Тэгсэн чинь нараа надад бол лидерүүд бол байсан юм аа. Тэр л Бекхэм, тэр л Кин, тэр Брайан Робсон, Стив Брюс энэ тэр бол тий өөрийн ааш араншин зангараг бусдад Петр Шмейхел бусдад үзүүлж байгаа нөлөө дарамт шахалтаараа эднэр бол лидер гэхдээ дэлхийн хэмжээний тоглогч бол биш. Ийм юмыг бол одоо хэлсэн байна. За тэгээд ингэсэн байна. Тэгээд ерөөсөө дасгалжуулагч хүний хамгийн аз жаргал гэдэг бол ерөөсөө багт нь үнэхээр топ зэрэглэлийн мундаг тоглогч нэгийг заяасан байх юм бол тэр дасгалжуулагч бол бас өөрийнхөө бодож боловсруулж байгаа тактик төлөвлөгөөгөө бол хэрэгжүүлэхэд бол ерөөсөө маш их төхөн болно.
11 сайхан залууг талбай дээр гаргаад тавьж болно. Дунд зэрэглэлийн сайн зэрэглэлийн 11 одоо нэг тийм бүдгхэн оддуудыг талбай дээр гаргаад гоё тоглуулж болно. Гэхдээ яг топ тоглогчгүйгээр том тэмцээнд төрүүлнэ гэвэл уучлаарай. Тэгэнгүүт энийг уншиж байгаа яг 2001 оны Валенсиа санаанд орж байгаа байхгүй. За. Би ч нөгөө Валенсиаг бас аврагуудын лигээр тайлбарлаад авсан. Одгүйгээр пенальт эрэнгүүтээ тэгэл тэр чинь нэг л төрүүлж болохгүй л байгаа юм л да. Тийм. Монако 2004 оны Монако нэг л одгүй нэг Морентес, Першо хоёр л урд яваад байсан. Одоо хагас хамгаалалт энэ төр нэг л болохгүй. Людвиг Жюли тэр байсан тийм. Бид нар чинь бол ингээд нөгөө нэг топ бол биш. Зүгээр мундаг тоглогч нар бол орж ирэх юм байна л та. Одоо тэгээд өрсөн. Супер од. Яг үнэ одоо би бол тэгж хэлээд байгаа шүү дээ. Супер од. Нэг бол ерөөсөө супер довтлогч гэвэл мөн үү гэвэл биш. За сайн довтлогч гэж та. Яг үнэ. Ялгаа ярьсан шүү дээ. Супер улс гэдэг бол ерөөсөө тэгэл ёстой нэг ганц боломж олдоход нь тас хийлэгчдэг. За сайн довтлогч. Сайн довтлогч 3-ыг алдчихж 4-р дээрээ хийн шүү дээ. Тэгтээ бас хийгээд байгаа гол. Хийгээд байгаа. Тэр хоёр хийсэн үгүй 5 тоглолт 5 ингэ алдаад 3 тоглолт 3 тоглолт өнжижээж нэг энэ төр хийгээд байгаа шүү дээ. Яг үнэ. Тэрийг айгу гоё таа. Тэгэхээр өнөөсөө миний англи юм байхгүй. Би бол нөгөө Оросын хөлбөмбөг бүгд үзэн. Оросын зэрэглэлийн довтлогч гэж байна. Манай Зюба муугаас ахуулаад. Европын зэрэглэлийнх гэж бол одоо байна. Одоо нэг Левандовски. Яг үнэ. Левандовски чи Европын дэлхийн зэрэглэлээр чинь Левагаас арай дэшээ үйжиж, Левас дэшээ үйжиж яг үнэ Криштиано Роналдо, Месси хоёр байж. Тэгээд ингэсэн байгаа юм. Топ тоглогчтой дасгалжуулагч бол тэр дасгалжуулагч бол ер нь баг бурхан болоод Деважин ч юм уу тэр Еврогоо явахдаа баг инээд алтаад явхад тэгээд дасгалжуулагч байсны хувьд тэгэхээр түрүүний нөгөө миний ярьдаг Дего Симоне бол Атлетикод уудлаа шүү дээ. Одоо энэ топуудтай ажиллаж үзмээр биш. Тэгвэл тэр хүнээс өшөө гоё сонин юу гарч ирж магадгүй шүү дээ. Тийм биз дээ. Яг үнэ. Тэгэхээр нөгөө Челсид очих магадaltaй гэдэг байгаа юм. Тэгсэн чинь топ тоглогч гэдэг бол ерөөсө тэнгэр заяат байдаг юм аа. Өөртөө итгэх итгэл, өөрийгөө мэдрэх мэдрэмж бол ерөөсө тэнгэр заяатсан байдаг. Би та нарт жишээ хэлье гэж байгаа хэлсэн байна. За. Бобби Чарлтон. Энэ хүнийг та нар бол мэдэхгүй. I'm friends with the monster that's under my bed. Get along with the voices inside of my head. You're trying to save me, stop holding your breath. And you think I'm crazy. Хүлэмгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилсээр байна. За ингээ Вергигийн номноос ингээд гажихад Криштиано Роналдо өнгөрсөн 7 хоногт бас нэг студийн том ярилцлаганд орохдоо Месси илүү юу, та илүү юу гэсэнд хариулсан байлээ. Яг хүн бүр янз янзаар ярина. Зарим нь намайг гэн, зарим нь Мессиг гэн, зарим нь бүр Иньестагч гэн. Гэхдээ сүүлийн хэдэн жил би нэрээ үнэхээр өөрийнхөө бүх нөөц бололцоог шахаж мундаг тоглож байгаа. Би бол өөртөө бол би шилгэнэ. Тэ зарим нь авсан сумын тоолоод шилдэг гэж магадгүй. Зарим нь сүүлийн нэг тоглолтыг хараад шилдэг гэж магадгүй. За ямар ч үсэн би шилдэг. Тэр хүн тэгэхээр би энэ дээрээс зүгээр юуг ойлгосон гэхээр өөртөө итгэж байгаа. Тэ? Миний бол одоо байгаа минь энэ. Би ингэж л тоглож байна. Түүнээс ш одоо би сайн дайчлал бүр сайн тоглоно гэвэл одоо тэр чинь арай утгагүй юм бол. Дайчилдгүй шинж илрээд явчихна. Тэгэхээр бол одоо энэ ном бол одоо тийм тухайн нэг 5 дугаар бүлэг нь одоо тэгжил байна. Яг таны нөгөө нэг хэсэг яриад байсан сэдвийг яг бүр багцаар наагаад за балжин юм минь одоо нэг ингээд нэг энийг уншсныхаа дараа арай нэг өөр үзгээс яриад байсан юм гэж хэлсэн. Гэтэ балжаах бол яг л одоо хэлж ийсэн. Сайн довтлогч болон супер довтлогчийн ялгааг бол одоо мөн ч олон яг нэг тэр нэг сарын турш нэг саржингаа ярьсан яг. Тэгээд тэрнээс одоо яг үнэхээр одоо авсан хүмүүс бол байгаа байх гэж найдаж байна. Авсан хүмүүсийн нэг нь бол яатчих одоо би сууж байна. Тэгээд ер нь бол одоо Фергигийн зөвхөн хөл өмгчин гэлтгүй энэ сахилгаваад тэнцвэр, авиас, бэлтгэл, доктортой тоглолт, хөрвөх чадвар, гоё чимэглэл гээд хөл өмгчин гэлтгүй энэ ч одоо зөвхөн хувь хүний бас зан аршин дээр харагдаж болохоор зүйлүүд шүү дээ, тий? Авиастай, сахилгавааттай, доктортой, тууштай тийм л хүмүүс одоо амжилтанд хүрч шүү дээ. Тэгэхээр яг энэ бол гоё харагдаж байна. Хамт олонны дунд ч гэсэн шин тийм баач. За, балж байгаас нэг хэд хэдэн асуултыг асууя. Одоо энэ нэг
Facebook дээр Месси илүү юу, Роналдо илүү юу гэдэг маш олон хүүхд залуучууд одоо ингээд өрсөлдүүлээд харьцуулаад байна шүү дээ, тий. Тэгж харьцуулж байгаа хүүхдүүдэд та нэгдүгээр юу яг юу хэлэх вэ? Одоо ингэж харьцуулаад хэрэггүй гэдгийг хэлчихлээ шүү дээ. Одоо Фергийн номыг уншсан хүн өөрийнхөө дүнлтээс нь харьцуулаад нэг яг нэг айгүй тодорхой нэг хариулт хэлвэл харьцуулаад байгаа. Месси илүү Суарес илүү юу гэж танаас нэг сэтгүүлч асуувал та юу гэх вэ? Гэхдээ би бол одоо үнэндээ хэлж мэдэхгүй нэр. Яг тэгээд хоорондоо маргалдаад байгаа хүүхдүүдийг бас буруутгах аргагүй. Тэр чинь тэд нартай бүр үнэнч дурлалцсан шүтэн биширцэн байгаа юм чи одоо харахгүй шүү дээ. Одоо харах ухаандаа бол одоо ногоон дарих илүү юу, цагаан дарих илүү юу гэдэгтэй л адилхан. Би болж байгаа болохоор ингэж боддог байхгүй. Хүүхдүүд интернетээр маргалдахдаа Криштиано Роналдо аваргуудын нэг тэдэн гол хийсэн. Месси тэгж хийсэн гэдэг айгүй гоё баримттай маргалдвал хоорондоо ч гэсэн юм үлдэх болов гэж боддог байхгүй. Жишээлбэл одоо Испани ла лиг тэд тоглоод гисэн, тэдний хэтрик хийсэн, тэгсэн гисэн гэдэг. Тэгвэл их зүгээр санагдаад байдаг. Тэгээд манай хүүхд залуучууд бас янз бүрээр маргалдчихлаа шиг байна. Чи бол одоо яг чиний хэлж байгаагаар бол одоо энэ Фергюсны объектив чанарыг одоо яг үнэ харж маргалдаа. Месси дэлхийн аваргаас мөнгөн медаль авсан, Криштиано Роналдо 4-р байранд орсон. Яг үнэ ингэж маргалдаа тий. Шигшээд үзүүлсэн амжилтны юм байна. Дэлхийн гоё мэдээлэл. Тий яг үнэ мэдээлэл солилцож яг үнэ. Ерөөсөө одоо манай хэдий ч маргалдаад байгаа нь шүү дээ. Тэгээ яг маргалдахаараа тэгвэл Европ Баландиорыг хэн хэд авсан гэж эцсийн оны асуулт тавьчихаар Месси дээр нь гарчаал. Тэгэхээр одоо ямар би нэг талд нь ороо шуураад явж ялтай юм шиг одоо тэгэл чимээг үхэн шиг. Нэр үнэхээр энэ тасарсан хоёр амтын шүү дээ. Одоо юу ярих юм бэ нэрээ? Одоо юу ярих юм нэрээ? За тэгээд болж байгаас яг нэвтрүүлгийнхаа төгсгөлд асуухад Криштиано Роналдо, Лионел Месси, Пеле, Марадона гэдэг одоо олон шилдэг 90-нд бол манай Балжамд амьдарч явнаа. 310 дамжиж. Тэгэхээр хамгийн шилдэг тоглогч одоо таандас ингээд яг цаг тухай бүрдчил харьцуулах гэсэн хоёр хүмүүс байгаа. Байгаа. Хамгийн шилдгийг нэрлэвэл хэнийг нэрлэх вэ? 10 жилийн дараа нэрлэх үү эсвэл? Гүг би ер нь баг одоо ер нь юу яах вэ? Дөхөх баха. Би бол одоо хамгийн шилдэг нь гэхээр бол одоо тэгээд одоо Марданагаа л нэрлэдэг юм билүү л гэж одоо бодож штт. Наполид очихт нь унш дараа. Тэнд юусэн юм байгаагүй юм баггүй. Тэгэхэд Италийн авраг шалгаруулах тэмцээн гэдэг чинь баг дэлхийн авраг гэж байхад тэнд 2 төрөл үлчиж байгаа юм. Тэгээд 86 онд дэлхийн аврагад Аргентины ганцаараа чирж яваад төрөл үлчиж байгаа юм. Яг ганцаараа юм уу? Яг ганцаараа. Урд нь ерөөсөө Реал Мадридын довтогч Хорхе Вальдана л байсан. Вальдана олон гол хийж өгөөгүй штэ өөрхий. Ерөөсөө ганцаараа юм штэ чаавас. 90 оны дэлхийн аваргад өштэй нуглааны 2 тоглолтын дээр Каничаг дуудаж авчираад Калаудио би чамд өгөн чи зүгээр л хийчих гэсэн гэж байгаа. Бразилд өгөөл хийлэгчж байгаа. Италид өгөөл хийлэгчж байгаа. Тэр Бразилд ингээд 3 хамгаалагч шахал дайраа ороод ирэнгүүт ингээд унж явгатаад өвлгөөл хайцсан чи Канича нөгөөх юм ингээд нуглааны 2 дээр өрөөсө тэгэл пеналт гараад ирж байгаа. Шүвгийн 8 дээр Бразилийг тууж өгөөл шүвгийн 4 дээр Каничадаа гаргаж өгөө. Тэгээ мөнгөн медаль авахтаа уулаад зогсоод байгаа юм шиг. Мөнгөн медаль авсан нөгөө хоцсон Герман арай гэж нэг 11 метрийн торгуулийн цогцолтоос 11 өхөөрчгүй юмн дээр өхгүй байж болох юм дээр хийдсэн. Би бол одоо Месси, Криштиано Роналдо хоёрыг ярихад бол эрт байна л да. Яг л. Криштиано Роналдод бол нэр Шави Иньяста хоёр байсан бол байдгүй шүү дээ нэр үнэндээ. Тэгэхээр би Роналдог өмөрмөр байгаа. Тэгэхэд Месси одоо ингээд сая би Барсагийн тоглолтыг аваргуудын лигэд тайлбарлалаа шүү дээ. Тэгэхэд Месси тэн чин тэр хоёр нь байхгүй байхад наадаад байна шүү дээ. Тэгэхээр одоо би одоо яах юм бэ дээ. Бурхан багш минь аварлаа. За тэгээд хөдөлгөөн одоо ийм үед тайлбарлаж ийн гэдэг бол нэрээ тайлбарлагчийн ач жаргал байхгүй нэрээ үнэндээ. За тэгээд хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг та бүхэнд хамгийн сонирхолтой энэ зүйлүүдийг бол онцлон хүргэхээр одоо нэвтрүүлэг маань үргэлжлэж байгаа. Нэвтрүүлгийнхаа төгсгөлд Сэр Алекс Фергюсны одоо манай хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгийн хамгийн анхны үзэгчид одоо сайн санаж байгаа бах. Сэр Алекс Фергюсон гэдэг маш гоё дуу байдаг. Би уудлахаа шахаж тэрийг явах гэж байна. Тэр дууг одоо үзэгчдэд зориулъя. Тэгээд яг үнэ зодог тайлагт нь тий үнэхээр одоо гайхалтай дуу бол байдаг. Бүр орчуулж аваад монголоор дуулчмаар юм шиг тий.
За ингээд хөдөлмөрийн бестселлер нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлөж байгаа. 7 хоног бүрийн баасан гараг манай нэвтрүүлэг та бүхэнтэйгээ хамт хавуулна. Нэвтрүүлгийн төгсгөл Сайр Алекс Ferguson-ы агуу сүд үг зориулаад тэгээд дараа 7 хоногт уулзъя. Баяртай үзэгчтэй. I'm friends with the monster that's under my bed. Get along with the voices inside of my head. You're trying to save me, stop holding your breath. And you think I'm crazy. Хүлэмгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилсээр байна. Sir Alex Ferguson, a night champion. So many years the boss, and we adore him. Simply the best, united through and through. Forever we will be his Red Army. Born in Govan on the night of New Year's Eve, came a boy with dreams to be a champion, and the rest is history. Now he's left a legacy, and he will be remembered forever. Sir Alex Ferguson, a knighted champion. So many years the boss, and we adore him. Simply the best, united through and through. Forever we will be his Red Army. Like the greats from before, and others we adore, Fergie keeps the Manchester tradition. We play all out in attack, and we're solid at the back, and that's what makes the club united. Sir Alex Ferguson, a knighted champion. So many years the boss, and we adore him. Simply the best, united through and through. Forever we will be his Red Army. Sir Alex Ferguson, a knighted champion. So many years the boss, and we adore him. Simply the best, united through and through. Forever we will be his Red Army. Forever we will be his Red Army. I'm friends with the monster that's under my bed. Get along with the voices inside of my head. You're trying to save me, stop holding your breath. And you think I'm crazy. Хүлэмгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилсээр байна.